Шарнууд авах дандагчлалын мөнхөчр шинжлэх ухааны гавьяц зүтгэлтэн доктор профессор зурхаа судлаач ийм хүн та бүхэнтэй мэдчилж байна. Ер нь би тэр санамд авахгүй засаг захиргааны нэгж болон хятадын алдартай судлаач Жаммуугийн хошуу нутгийн тэмдэглэл зэрэг номыг бол одоо аймаг сумын хувьд судалдаг. Зурхаа судлаачийн хувьд бол нэлээд олон ном бий л да хашаарцаг байна. Жишээлбэл улсын номын санд ганцхан хувь байдаг. Хааны тогтоосон гариг одны зурхаа гэсэн 6 боцотор мөн улсын номын санд байдаг салбицсан барих бодрол зэрэг номнуудыг бол одоо ширээний ном болгон үзэж байдаг. Энэ олон бүтээлүүдээс бол зурхаа судлаа одоо олон ном гаргасан. Би хүүхэд байхасаа уран зохиолын ном их уншдаг байсан. Багада одоо ямар тохиолдолд уншснаа мэдэхгүй ямар ч гэсэн Монте-Кристо гүн гэдэг номыг уншсан. Би тэр номыг 10 хэд удаа уншсан. Эдмонд Дантес одоо Шрейдлан гарагийн тухай. Ер нь энэ Монте-Кристо гүн гэдэг номыг уншснаас хойш би одоо гадаадын уран зохиолд их дуртай болсон. Үүнээс хойш одоо Эмил Золагийн ном, тэгэл одоо Мангридийн ном, Хонгор найз гэх мэтийн одоо армаануудыг уншиж байсан. За хүүхэд байхдаа Монголын зохиолчдоос одоо Содмон Доржхон Навсай Дамба Түүний нөхөд гэдэг зохиолыг уншаад хүүхдийн уран зохиол гэх юм уу одоо Монголын уран зохиолд их дуртай болсон. Хамгийн сүүлд одоо би яг уран зохиолын ном яг ямар ном уншсан нэг сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд нөгөө Эрнест Молдашвийн 6 бот ном байгаа штэ. Одоо ертөнцийн мөн чанарыг танин мэдсэн энэ номыг уншсан байгаа. Номын сангаас бол одоо хамгийн сүүлд дахин уншсан ном бол Хааны тогтоосон гариг одны зурхаа гэдэг номыг би 90-ад оны ихэр уншижсэн, гэрэлдэжсэн. Тэгээ саяхан сарын өмнө энэ номыг дахин эхнээс нь дуустал номын санд сууж үзсэн байгаа. Номын баяр болгоноор би аймаг гушууны хүн амын тоолгын номнуудыг болон зурхаа номнуудаараа оролцдог. 2025 онд одоо энэ Монголын одоо орон зурхаа судлалын монгол хэл дээрх ном зүйн бүртгэлийг гаргасан. Мөн энэ Монгол улсын нийтийн номын сан болон Өвөр Монголын багш их сургуулийн номын санд байдаг Хааны тогтоосон гариг одны зурхаа гээд 1717 онд хийсэн номыг кириллүүлэхээр болсон энэ хоёр ном байж байна. Тэгээ бусд нь бол одоо ингээд аймаг гушууны номнууд. Аймаг гушууны номнуудаас хүн бол одоо нэг өвгдөөс зураг удмаа мэдхийг их хүсдэг болсон учраас өөрсдийнхөө өвгдөөс зураг удмыг одоо яг зөв гаргана гэсэн үг. Энэ бол Монгол улсын 1929 онд хийсэн тоолгоны баримтыг архивын их баримтаас нь харж аваад хэвлүүлсэн ном гэсэн үг. За ингээд эцэст нь би ер нь номын санд өөрийнхөө номыг бол одоо 3% одоо бэлгэлдэг. Яагаад гэх юм бол миний зарим номнууд би өөрөө ч олохоо байдаг. Хуучин номын худалдаанаас ч олдгүй. Тэгээ өөрийнхөө номоос харах юм гарахтаа одоо номын санд очиж исэн тохиолдол надад 2 удаа байдаг. Жишээлх юм бол одоо Сав Шимхэн ертөнцөө Монгол зурхаа гэдэг номоо ерөөсөө олдгүй. Тэр номыг нөгөөх нь 14 далай лам 11 Банчин богдын намтрыг бичсэн Багш богдны цадиг гэдэг номоо эргөө олдгүй. 13 дугаар далай ламын тухай харах гэсэн чинь тэр номоо номын сангаас харж исэн учраас одоо би номын санд ингээ өөрийнхөө номыг одоо гарсан даруйд нь одоо бэлгэлдэг тийм нэг заншилтай гэх юм уу тийм болсон. Яагаад гэвэл эргээд олддгүй. Зарим ном бол тухайн үедээ хэвлэгдсэн жилдээ бол аваач л байдаг. Жилийн дараа бүр өөрчлөж байхгүй болдог тохиолдол байдаг учраас байдаг. Ингээд та бүхэн номын сангийн та бүхэнд энэ сүүлд гаргасан номноос 3% бэлгэлье. За маш их баярлалаа. Таны оюун мэдээлэл олон уншигчдад хүргэнэ.